Дэлхийн улс төрийн түүхэнд боломжгүй гэдэг үгийг бодит амьдрал дээр үгүйсгэж чадсан ховорхон жишээнүүдийн нэг нь Сингапурын түүх юм. Газрын зураг дээр цэг чинээхэн харагдах, байгалийн ямар ч баялаггүй, ундны усны ганцж буулгахгүй, дээр нь олон үндэстний цус мөргөлдөөний ирмэг дээр зогсож байсан намгархаг арал. Хэрхэн дэлхийн хамгийн баян, хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг болж чадав. Ли Куан Юугийн бичсэн энэхүү ном Монгол хэлнээ бид бүхний сайн мэдхээр Сингапурын хөгжлийн нууц хэмээн орчуулагдсан бүтээл нь зүгээр нэг амтсан үеийн улс төрчийн дурдтгал төдий бүтээл биш. Энэ бол хүн төрөлхтний удирдлагын түүхэн дэх хамгийн зоригтой, бас хамгийн хатуу прагматик туршилтын амьд тайлан төр улсыг цогцлоох тухай орчин үеийн хамгийн шивдэг сурах бичиг юм. 3 дахь ертөнцийн ядуу буураа улсаас дэлхийн санхүү болон технологи, логистикийн төв болох хүртэл туулсан энэхүү 35 жилийн замналыг уншаад бид бүхэн зөвхөн нэг хот улсын хөгжлийн түүхийг бус харин бутарсан нийгмийг хэрхэн төмөр мэд сахилга бат, шудраг ёс, адсын хараагаар босгож болдгийн гайхамшигт механизмуудтай танилцах болно. Улс төр, эдийн засаг, хүний мөн чанар болон төрийн бодлогын нарийн ухааныг хамгийн боддоор дэлгэн харуулсан энэхүү номын хуудас бүр эрх мэдэл, хариуцлага гэж чухам яг юу болохыг мөн удирдагч хүн хувийн амбицаас ангид байж үндэснийхэн хувь заяаг хэрхэн өөрчилж болдгийг гүнзгий ухааруулж өгөхүйц бүтээл юм а. Миний хувьд энэхүү номыг ярихдаа үндсэн 7 хэсэгт хувааж өгүүлэхээр шийдэв. Эхний хэсэгт Сингапур улсын тусгаар тогтнол ба оршин тогтнохын төлөөх ямар тэмцэл хийсэн талаар та бүхэндээ маш ойлгомжтойгоор хураангуйлан хүргэх болно. 1965 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Сингапур улс дэлхийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй хамгийн эмгэнэлтэй мөн өвөрмөц хувь тавилангаар тусгаар тогтнолоо олж авсан түүхтэй. Тэд эрх чөлөөгөө гуйж эсвэл цуст хувьсгал хийж олж авсангүй. Харин Малайзийн холбооны парламент олонхын саналаар тэднийг хөөн гаргаж хүсээгүй тусгаар тогтнолыг нь хүчээр тулгасан юм. Тухайн үед Малайзийн ерөнхий сайд Тунку Абдул Рахман Сингапурыг Малайзийн бүрэлдэхүүнээс салгаж хаягсан үндсэн шалтгаан нь Малайзийн дотоод дахь үндэстэн хоорондын цуст мөргөлдөөнөөс зайлсхийх зорилгод оршиж байв. Ийхүү эзэндээ хаягдсан энэ бяцхан арал дэлхийн газрын зураг дээр ямар ч хамгаалалтгүй ганцаардсан бяцхан цэг болж хувирсан юм. Тухайн үеийн Сингапурын нөхцөл байдал жинхэнэ утгаараа сүрлийн ирмэг дээр байв. Ердөө 50 ам 400 км хүрэхгүй хэмжээтэй, байгалийн ямар ч баялаггүй. Бүр цааш ярих юм бол ундны усны дийлэн хэсгийг хүртэл хөрш Малайзаас худалдаж авдаг эмзэгхэн газар байв. Арал дээрх ихэнх хэсэг нь намгархаг, ядуу зүдүү овоохонуудаас бүрдсэн хог шарилж дундуур туучсан амьдралтай. Ажилгүйдлийн төвшин 14%-ийг давж, гэмт хэрэг болон дээрэм тонол гудамж талбайг нь эзэлсэн нөхцөлтэй байж, хүн амынхан дийлэнх нь хятадууд байсан ч цөөн тооны Малайз энэтхүүдтэй холилдсон бөгөөд саяхан болж өнгөрсөн үндэстэн хоорондын цуст мөргөлдөөн үүмэн самууны шархан хүртэл хараахан эдгэж амжаагүй байв. Дэлхийн улс төр эдийн засгийн шинжээчид барууны хэвлэлүүд энэ улсыг хараад энэ газар хэдхэн 7 хоног дээд тал нь хэдхэн сар тисэн үүний дараа нэг бол дампуурч эсвэл Малайзтай иргэн нэгтгэхээр амь гуйх болно хэмээн шоолон харцгааж байв. Гэвч энэхүү хар нүхэн дундаас Ли Куан Ю болон түүний цөөн хэдэн этгэлт сайд нар түүхийн маш том сорилттой нүур тулгарв. Тэд бодит ертөнцийн хатуу ширүүн нөхцөл байдлыг ухамсарласан даруйда шууд л оршин тогтнохын төлөөх амь өрссөн цохиролтгүй тэмцлэн эхлүүлжээ. Ли Куан Ю тухайн үед ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ нулимсаа барьж ядаж байсан гэдэг. Гэвч түүний нулимс бол сул дорой байдлынх нь бус. Харин энэ ард түмнийг аврахын тулд ямар ч үнээр хамаагүй зүтгэх ёстой гэсэн төмөр мэт хатуу шийдэмгий байдлын илрэл байв. Эхний ээлжинд тэдэнд дэмий өнгөрүүлэх ганц ч хорон байгаагүй бөгөөд дотоодын эмх замраагүй байдлыг таслан зогсоохын тулд хууль ёсыг чамд сахиулж нийгэмд төмөр мэт хатуу дэг журам тогтоохоос өөр гарцгүй байв. Төр засгийн бодлого дэндүү прагматик буюу ямар ч өрөвдөх сэтгэлгүй бодит байдалд суурилсан байх ёстойг тэд маш сайн ойлгожээ. Дотоодын зах зээл гэж байхгүй. Хүн ам нь ядуу учраас тэд өөрсдийнхэн хүчээр хөл дээрээ босох ямар ч боломж байсангүй.
Иймээс Ли Куан Ю дэлхийн эдийн засгийн авраг компаниуд, барууны болон Америкийн капиталистуудыг Сингапурт татаж авчрах цорын ганц галзуу мэт санааг дэвшүүлсэн юм. Гэхдээ ашигт мартмал байгалийн баялаг байхгүй тул тэрээр өөрийн улсын төр засгийг ямар ч авилгахгүй хүн ам нь сахилах баттай ажил хаях эсвэл ажлаа таслах талаар ямар ч ойлголт байдаггүй. Тиймээс байдлыг бүтээн байж гадны хөрөнгө оруулалтыг оруулж чадна хэмээн үзжээ. Ийхүү оршин тогтнолын төлөө тэмцсэн эхний жилүүд нь Сингапур улсыг тэр хүнд байдлаас нь зүгээр нэг авраад зогсохгүй, дэлхийн түүхэнд хизээч өмнө нь гарч байгаагүй цоошин хөгжлийн загварын суурийг тавьсан юм. Хэрв тэд эхний хэдхэн сарын эмх замбраагүй байдал айдас хүдэлстэй автан бууж өгсөн бол өнөөдрийн дэлхийн санхүүгийн төв болсон Сингапур улс гэж дэлхий дээр оршин тогтнохгүй байх байв. Тэгэхээр номын дараагийн хэсэгт үндэсний аюулгүй байдал ба зэвсэгт хүчнээ босгосон талаар өгүүлнэ. Тусгаар тогтнолон гэнэт зарласан Сингапур улсын хувьд эдийн засгийн хоосорлоос гадна хамгийн аимшигтай бас бодиттой аюул бол гадаад аюулгүй байдал буюу зэвсэгт хүчний салбарын дороотол байв. Хүн ам цөөтэй, өөрийн гэсэн айрамгүй, зэвсэг техник байхгүй энэ бяцхан арал хөрш зэрэгтэй асар том исламын шашинт гүрнүүдийн дунд эдшийн байшиг л харагдаж байв. Ялангуяа Малайз улс Сингапурыг эдийн засаг болон усны хангалтаар нь боомлох оролдлого хийж байсан бол Индонезийн тухайн үеийн ерөнхийлөгч Сукарно Сингапурын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүйгээр зогсохгүй цэргийн хүчээр дарах сүрдүүлэхийг тасралтгүй үзүүлж байв. Хэрв Малайз эсвэл Индонез цэргийн хүч хэрэглэвэл энэ арал хэдхэн цагийн дотор газрын хөрснөөс арчигдах болно хэмээн цэргийн шинжээчид үзэж байсан бодит үнэн байлаа. Энэхүү төгшүүртэй нөхцөлд улс орноо хамгаалахын тулд цоо шин огт өөр арга барилаар ажиллах шаардлагатайг Ли Куан Ю болон түүний багийнхан ойлгожээ. Тэд цаашид британчуудын цэргийн хамгаалалтанд найдах боломжгүй болсноо ойлгоод өөрсдийн хүчээр босох цэргийн стратегийг яаралтай боловсруулсан юм. Гэвч ганцхан сая гаруйхан хүн амтай тэр дундаа эдийн засгийн хүндрэлтэй үед байнгын томоохон хэмжээний мэрэгжлийн армийг санхүүжүүлж тэжээх ямар ч боломж байсангүй. Тиймээс тэд дэлхийд ховорхон хэрнээ хамгийн үр дүнтэй шийдлийг сонгосон Израилийн туршлагыг дагахаар шийдэв. Израиль улс нь Арабын улсуудаар хүрээлэгдсэн атлаа өөрийн газар нутгаа баатарлаг байдлаар хамгаалж чаддаг энэхүү загвар нь Сингапур улсад яг тохирч байв. Ингээд Израилийн цэргийн нууц зөвлөхүүд Сингапурт хууль бус мэтээр нууцлаг байдлаар эрцгээж тус улсын батлан хамгаалахын суурийг тавилцаж өгсөн түүхтэй. Энэ бодлогын хамгийн чухал цөм нь үндэсний цэргийн алба буюу эрүүл чирэг эр хүн бүр цэргийн алба хаах хатуу үүргийг хуульчлан нэвтрүүлсэн явдал байв. Энэ нь зөвхөн гадны дайснаас хамгаалах цэрэг бэлдэх зорилготой байсангүй. Харин үндэстэн хоорондын эв нэгдлийг хангах давхар асар том стратегийн зорилгыг тээж байв. Сингапур нь Хятад, Малай, Энэтхэг гээд хоорондоо шашин шүтлэг, хэв соёл, яриа тис өөр үндэстнүүдээс бүрддэг байсан бөгөөд хэрв дотроос нь эв нэгдэлгүй болвол гадны дайралтын ямар ч шаардлагагүйгээр өөрсдөө нуран унах аюултай байж. Иймээс олон өөр үндэстний ирчүүд нэг тугийн дор нэгэн ижил дүрмт хувцас өмсөж нэг тогооноос хамтдаа хооллож эх орноо мөр зэрэгцэн хамгаалах тангараг өргөсөн ирчүүд үндэс угсаа ондоо байсан ч хэдхэн жилийн дотор үндэсний ялгаагаан умартаж жинхэнэ Сингапур хүн гэсэн нэгдмэл сэтгэлгээтэй бат бөх армийг Ли Куан Ю бүтээж чадсан юм. Үүний зэрэгцээ Сингапур улс батлан хамгаалах төсөвтөө улсынхан орлогын асар их хувийг зориулж орчин үеийн хамгийн сүүлийн үеийн зэвсэг техник, нисэх хүчин, тэнгисийн цэргийн флотыг босгож эхэлжээ. Тэдний баримталсан гол зарчим нь хорхоо шавжин стратеги буюу хэрв хөрш том гүрнүүд Сингапурт хавтан довтол бол өөрсдөө ч бас асар их хохирол амсгаар тэмэл хүчтэй зажилж дийлэхэргүй хортой хорхоо байх ёстой хэмээх үзэл баримтлал байв. Ийхүү Израилийн арга туршлагад тулгуурлаж үндэсний цэргийн албыг амжилттай нэвтрүүлж олон үндэсний залуучуудынхаа итгэл сэтгэлийг нэгтгэж чадсан хүчирхэг армийг босгосноор бяцхан Сингапур улс нь хуршуудынхын дэргэд зүгээр нэг эмзэг арал байхаан болж хинч оролдох зүрх гаргадаггүй асар хүндтэй бөгөөд чансаатай тоглогч болон хувирав. Хэрв тухайн үед цэрэг армаа босгож чадаагүй бол өнөөгийн эдийн засгийн гайхамшиг олон улсын санхүүгийн төв гэж ярих ямар ч боломж бүрдэхэргүй байв.
Одоо үргэлжлүүлээд гадны хөрөнгө оруулалт ба эдийн засгийн өсрэлтийн талаар дэлгэрэнгүй ярив. Дотооддоо ганцч ашигт малтмалгүй, өөрийн гэсэн үйлдвэрлэл баялаг байхгүй, хүн ам нь ядуу бяцхан Сингапур улс тусгаар тогтнолоо олсон тэр үед эдийн засгийн хөгжлийн сонгодог онолуудаар бол тус улсад тэсэж үлдэх ямар ч боломж байсангүй. Тухайн үед дэлхийн бусад хөгжиж буй орнууд буюу 3 дахь ертөнцийн улсууд барууны капитализмыг үзэн ядаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг империалист мүджигчд хэмээн хөөн тууж, эсвэл дотоодын зах зээлээ хааж социалист бодлогыг хатуу баримталж байв. Гэвч Ли Куан Ю болон түүний эдийн засгийн багийнхан эдгээр хийсвэр үзэл сурталаас ангид байж, дэлхийн түүхэнд урьд өмнө хизээж хэрэглэгдэж байгаагүй тис өөр бараг галзуу мэтээр зоригтой замыг сонгосон нь дэлхийн авраг корпорациудыг өөрсдийн талдаа татах стратеги байв. Сингапур улс хэрвээ дотоодын зах зээлд найдах замыг сонгосон бол ердөө 2 сая хүрэхгүй ядуу хүн амтай учраас хизээч хөл дээрээ босохгүй гэдгээ маш сайн ойлгож байв. Тиймээс Сингапурчууд дэлхийн зах зээлийг шууд зорих буюу дэлхийн хамгийн баян өндөр технологитой компанийг Сингапурт үйлдвэрээ барьж салбараа нээхийг урьсан юм. Гэвч зөвхөн урайд тэд ирэхгүй гэдгийг мэдэж байсан тул Сингапур улс өөрсдийгөө барууны хөрөнгө оруулагчдын хувьд деваажин болгон хувирах ёстой хэмээн үзжээ. Энэхүү зорилгын төлөө тэд хөгжиж буй орнуудын дунд урьд хожид үзэгдэж байгаагүй хатуу бөгөөд цэвэрхэн дүрмийг зохиов. Юуны өмнө тэд хөрөнгө оруулагчдад татврын хамгийн таатай орчин болон дэлхийн жишгт нийцсэн орчин үеийн дэд бүтцийг санал болгов. Гэхдээ хамгийн гол нууц нь татврын хөнгөлөлтөндөө ч бус, харин авилгагүй бөгөөд хууль ёс чанд үйлчилдэг, ажилчид нь төмөр мэт сахилах баттай цэвэр системийг бүтээсэнд оршиж байв. Америк, Европын хөрөнгө оруулагчид тухайн үед Аз, Африкийн орнуудад хөрөнгө оруулалт хийхэд авилгал хэл хахуул хүнд суртал, дээр нь үйлдвэрчний эвлэлийн байнгын ажил хаялтаар салхаад байж. Харин Сингапур улс тэр бүх эмх замбраагүй ертөнцид хөрөнгө оруулагчдын хувьд цорын ганц шахуу гэрэлт цамхах нь болон хувирч чадсан юм. Ли Куан Ю хөрөнгө оруулагчдад хандаж, та нар манад ирж үйлдвэрээ барь, бид та нарын хөрөнгийг 100% хамгаална. Энд нэгч авилгаж түшмэл та нараас хахуус нэхэхгүй. Мөн ажилчид өдөр шөнөгүй зүтгэхэд бэлэн гэсэн амлалтыг бодит байдлаар өгчээ. Үүний үр дүнд General Electric болон Texas Instruments мөн HP зэрэг дэлхийн технологийн авраг компаниуд Сингапурт хойноосоо цувран ирж өндөр технологийн угсралт үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Мөн үүний зэрэгцээ ажилчдын сахилга бат ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улс даяар маш том боловсрол мэргэжлийн реформыг эхлүүлв. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцсэн инженерүүд болон техникийн ажилтнуудыг богино хугацаанд бэлтгэж, улс орноо чанартай хүний нөөцтэй болгов. Иймээс дотоодын баялаггүй хэрнээ дэлхийн хамгийн том корпорациудын үйлдвэрлэлийн гол зангилаа болж чадсанаар Сингапур улс ердөө хэдхэн жилийн дотор хөгжиж буй орнуудын ангиллаас тасран гарч эдийн засгийн асар хүчтэй өсрэлт хийсэн түүхтэй. Энэхүү гадаадын шууд хөрөнгө оруулалтад суурилсан нээлттэй эдийн засгийн загвар нь хожим дэлхийн бусад хөгжиж буй улс орнуудын хувьд сурах бичгэн болон хувирсан түүхтэй. Одоо үргэлжлүүлээд орон сууцчлалт ба боловсролын асуудлаар ярив. Сингапурын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтын ачаар өсөж эхэлсэн ч Сингапур улс дотроос нуран унах аюултай хിവэр байв. Иргэдийнх нь дийлэн хэсэг нь хог хаягдал дунд ундны ус болон ариун цэврийн байгууламжгүй ядуу гудамжуудад хамгийн аимшигтай хүнд нөхцөлд шахацлан амьдарцгааж байнгын гарах гал төмөр ба өвчин тахалтай нүүр тулсан хിവэр байв. Дээр нь үндэстэн хоорондын үл ойлголцол газар авч хизээ мэдгүй шин үмэн дэгдэхэд бэлэн болоод байв. Энэхүү гамшигт нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд Ли Куан Югийн засгийн газар нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэх 2 том бодлогыг эхлүүлсэн нь орон сууцчлалт болон боловсролын шинжилэл байв. Хамгийн түрүүнд 1960-ад онд байгуулагдсан орон сууц хөгжүүлэлтийн зөвлөл ажилдаа орж, улс орон даяар орчин үеийн өндөр барилга, өндөр хорооллуудыг босгож эхлэв. Засгийн газар ядуу иргэдийг хямд өртөхдөө чанартай орон сууцуудаар хангаж, хувийн өмчтэй болгох зорилго тавьжээ. Гэхдээ орон сууц хөгжүүлэлтийн зөвлөлийн бодлогын хамгийн гайхалтай нууц нь иргэдийг зөвхөн дээвэр дор оруулах бус харин нийгмийн нэгдмэл байдлыг бүтээхэд оршиж байв.
Тухайн үед хятадууд малайзууд энэтхэхүүд тусдаа хорооллуудад амьдарцгааж бие биесээ тусгаарлагдсан байдалтай амьдарч байсан нь үндэстэн хоорондын үл итгэцлийг гүнзгийрүүлж байлаа. Энэ нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд орон сууц хөгжүүлэлтийн зөвлөлөөс шинээр баригдаж буй орон сууц бүрийн оршин суугчдын үндэсний харьцааг хатуу хуулиар зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл байрны оршин суугчдын дунд Хятад, Малай, энэтхэг иргэд улсын хүн амын харьцаатай яг ижилхэн хувиар холилдож суух ёстой гэсэн хатуу тогтолцоог нэвтрүүлжээ. Энэ нь хөршүүд нэг нэгнийхэн шашин соёл, амьдралын хэв маягийг хүндэтгэхээс өөр аргагүй байдалд хүргэж, үндэстэн хоорондын хагарлыг үндсээр нь байхгүй болгосон байна. Иргэд өөрийн гэсэн өмчтөй, цэвэр тоглог байртай болсноор энэ бол миний их орон, миний гэр орон гэсэн чин сэтгэлийн мэдрэмжтэй болцоож улс орныхын төлөө хэмээх тогтвортой нийгмийн суурьнд тавигджээ. Үүний зэрэгцээ боловсролын салбарт хэвний асуудал хамгийн хүнд толгой өвдөгсөн сэдэв болов. Хятад хүн хятадаараа, малай хүн малаяараа, энэтхэг хүн энэтхэг хэлээр хичээллэж, хоорондоо ойлголцох ямар ч нийтлэг хэлгүй байсан нь үндэснийг хуваах гол хүчин зүйл байв. Ийм нөхцөлд аль нэг үндэсний хэлийг төрийн албан ёсны хэл болговол бусад нь эсэргүүцэх нь тодорхой байв. Харин энэ үед Ли Куан Ю гайхалтай прагматик шийдвэр гаргаж, англи хэлийг төрийн болон боловсролын гол хэл болгохоор зарласан юм. Англи хэл бол Сингапур дахь олон үндэстнүүдийн альнийх нь ч уугуул хэл биш учраас хэндэж давуу эрх олгохгүй. Шударга байхын зэрэгцээ дэлхийн шинжлэх ухаан, технологи болон олон улсын бизнес нэвтрэх хамгийн дөхөм гүүр нь англи хэл байв. Сургууль бүрт хүүхдүүд англи хэлээр суралцахын зэрэгцээ өөрийн их хэлээ давхар сурах хатуу шаардлагыг тавив. Ийхүү Ли Куан Ю улсынхан ядуусын хорооллуудыг цэвэрхэн хорооллоор сольж олон үндэстнийг нэг байранд холин суулган бүх хүүхдүүдийг дэлхийн хэлээр боловсрол эзэмшүүлсэн нь Сингапурчуудыг жалхан дотроо хуваагдсан овоохоноос нь жинхэнэ орчин үеийн нэгдмэл үндэстэн болгон хувиргасан түүхэн том өсрэлт байв. Одоо үргэлжлүүлээд улсынхан дотоод авилгалтай хийсэн тэмцэл болон улс төрийн цэвэр тогтолцоог хэрхэн байгуулсан талаар ярив. Сингапур улс эдийн засгаа төвч дэд бүтцээ босгож эхэлсэн ч хэрэв төр засгийн түвшинд авилгал газар авсан хിവэр байсан бол хичнээн сайн бодлого хэрэгжүүлсэн ч бүх зүйл нуран унах байв. Тухайн үед Азийн дийлэнх орнуудын адилаар Сингапурт ч мөн адил доод шатнаас эхлээд засгийн газрын дээд албан тушаалтнууд хүртэл авилгалт идэгдсэн хэл хахуул амьдралын хэвийн үзэгдэл болсон харанхуй систем ноёрхож байв. Цагдаагийн албан хаагчид хүртэл гэмт хэрэгтнүүдээс авилгал авч ажилтдаг байсан энэ үед Ли Куан Ю болон түүний нөхөд хэрэв бид Сингапурыг аврыг гэвэл хамгийн түрүүнд өөрсдийнхэн болон төрийн албан хаагчдынхан гарыг цэвэрлэх ёстой гэсэн хатуу байр суурийг баримтаджээ. Энэхүү бодлогыг гол хэрэгжүүлэх зэвсэг нь авилгалтай тэмцэх товчоо буюу CPIB байв. Өмнө нь байсан ижил төрлийн агентлагууд эрх мэдэл багтай улс төрчдийн нөлөөнд автдаг байсан бол Ли Куан Ю CPIB-д асар том эрх мэдлийг олгов. Энэ байгууллага нь тухайн хүнийг хэн гэдгээс үл хамаарч бүр төрийн сайд байсан ч ерөнхий сайдын хамгийн ойр дотны хүн байсан ч түүнийг шууд шалгах бүрэн эрхтэй байв. CPIB-гийн мөрдөгчд шууд л ерөнхий сайдад тайлагнадаг бөгөөд хэн нэгэн эрх мэдэлтэн авилгал авсан тогтоогдвол өршөөл үзүүлэхгүйгээр шууд шоронд илгээх хатуу хуулийн орчныг бүрдүүлв. Үүний хамгийн тод жишээ бол тухайн үеийн Сингапурын үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ли Куан Югийн хамгийн ойрын анд нөхөр бөгөөд этгэлт хүмүүсийн нэг болох Тех Чин Ван авилгалын хэрэгт холбогдоход Ли Куан Ю түүнийг ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр хуулийн дагуу шалгуулж улмаар хэрэгэн шалгагдаж байх явцдаа амиа хордлсон байдаг. Энэ нь Сингапурт хуулийн өмнө хэн байсан ч эрх ям бидлэхгүй гэдгийг нийт ард түмэн болон төрийн албан хаагчдад харуулсан маш том дохио ботсон юм. Гэхдээ Сингапур зөвхөн шийтгэх буюу цагдаагийн арга хэмжээгээр хязгаарлагдсангүй. Харин авилгал авах шалтгааныг үндсээр нь устгах ухаалаг бөгөөд давхар систем буюу цалингийн өндөр бодлогыг нэвтрүүлжээ. Ли Куан Ю төрийн сайд өндөр албан тушаалтнууд хувийн хвшлийн шилдэг захирлуудын хэмжээний цалин авах ёстой хэмээн хатуу шийдсэн юм. Хэрвээ альва өндөр албан тушаалтан улс орныг удирдах олон тэрбум долларын эдийн засгийг атгаж байгаа атлаа өлөн зэлмүн цалинтай амьдрал бол өөрийн эрхгүй авилгал авах сэдэв төрнө.
Тиймээс бид сайд нартаа дэлхийн хамгийн өндөр цалинг санал болгох болно хэмээн тэрээр эв тодор зарджээ. Ингэснээр Сингапурын сайд нар дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрийн албан хаагчид болон хувирсан юм. Ли Куан Юугийн хэрэгжүүлсэн энэхүү хоёр бодлогын хослол буюу нэг талаас авилгал авбал шууд шоронд орох айдас, нөгөө талаас албан тушаалаа алдах үе, өндөр цалинтай сайхан ажил алдах үе гэдэг айдас нь Сингапурын төрийн албыг дэлхийд дээрх хамгийн шударга авилгагүй систем болгон хувиргажээ. Төрийн албан хаагчид авилгал авах шаардлагагүй бөгөөд авах зүрх зориггүй болсноор гадаадын хөрөнгө оруулагчид болон энгийн иргэдийн төр засагт итгэх итгэл эрс дэшивч Сингапур улс дэлхийн хамгийн цэвэр эв тод засаглалтай орнуудын жагсаалтыг үргэлж тэргүүлдэг суурь үндэс тавигдсан түүхтэй. Одоо үргэлжлүүлээд Ли Куан Ю яг хэрхэн ямар арга барилаар олон үндэстний дунд эв нэгдэл бий болгож тэр олон үндэстний дотроос Сингапур үндэстэн хэмээх зохиомл үндэстнийг бий болгосон талаар ярив. Сингапур улс эдийн засгаа босгож авилгагүй систем тогтоосон ч хэрэв дотроо үндэстэн хоорондын цус мөргөлдөөнд давтан бут үсэрвэл энэ бүх амжилт хормын төдийдэл үнс нуран болох аюултай байв. Тусгаар тогтнолоо олсноос өмнөхөн буюу 1964 онд л гэхэд Хятад болон Малай иргэдийн хооронд аимшигтай үнмэн дэгдэж олон хүний амнаас үрэгдсэн түүхэн эмгэнэл бий. Хүн амынхан дийлэнх буюу 75 орчим хувь нь Хятадууд, 15% Малайзууд, үлдэгдлийг нь энэтхэг болон бусад үндэстэн яснууд эзэлдэг байсан энэ жижиг арал дээр хэв соёл, шашин шүтлэг, зан заншилт тис өөр хүмүүс зэрэгцэн оршин гэдэг нь галтуулын ам дээр суухтан ижил байв. Хэрв засгийн газар энэ асуудалд хэнэггүй хандсан бол Сингапур улс өнөөдөр Югослав эсвэл Ливан шиг дотоодын иргэний дайнд идэгдсэн улс болох бүрэн боломжтой байлаа. Иймээс энэхүү гамшигаас урьдчилан сэргийлэхийн тулд Ли Куан Ю болон түүний багийнхан үндэстэн хоорондын эв нэгдлийг хангахын тулд нийгмийн бүхий л төвшөнд маш хатуу, гэхдээ нарийн тооцоолсон бодлогуудыг хуульчлан хэрэгжүүлжээ. Хамгийн гол бөгөөд хамгийн алдартай шийдвэр нь өмнөх бүлэгт дурдсан орон сууцны хорооллуудын харьцааны бодлого байв. Хуучин шиг тусдаа хорооллуудад үндэстнэрээ хуваагдан амьдрахыг хориглож орон сууцны байр бүрт Хятад болон Малай энэтхэг иргэдийн эзлэх хувь тухайн улсын нийт хүн амын бүрэлдэхүүнтэй яг ижил байх ёстой гэсэн хатуу хуулийг нэвтрүүлв. Үүний үр дүнд өөр үндэстнээс бүрдсэн хөршүүд нэг давхарт нэг шатан дээр амьдарцгааж хүүхдүүд нь нэг л тоглоомын талбайд зэрэгцэн тоглож амьдралынхан өдөр тутмын жижиг зүйлсээр бие биенийхэн соёл болон зан заншил, шашны онцлогт аргагүй эрхэнд дасан зогцож хүндэтгэж сурчээ. Энэ нь үндэстэн хоорондын үзэн ядалтыг ахуйн төвшөнд нь уусхан алга болгосон гайхамшигтай алхам байв. Мөн үүний зэрэгцээ засгийн газар хууль тогтоомжийн төвшөнд ялгуурлан гадуурхалтын эсрэг төмөр мэт хатуу хуулийг баримтлав. Аль нэг шашин, аль нэг үндэстнийг давуу үзэх, эсвэл бусдынхан шашин соёлыг гутаан доромжлох нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогдож, шууд хорих ялаар шийтгэгддэг хууль өөрчлөв. Жишээлбэл сургууль цэцэрлэг төрийн байгууллага бүрт үндэстэн бүрийн баяр ёслолыг, тухайлбал Хятадын цагаан сар, Малайчуудын Рамадан, энэтхэгийн Дивали гэх мэт баяруудыг улсын хэмжээнд тэнцвэртэй тэмдэглэж, хүн бүр бусдынхан соёлыг хүндэтгэх ёстой гэдгийг багаас нь тархинд нь суулгаж эхлэв. Төрийн албан ёсны дөрвөн хэвтэй болж парламентын хуралдаан болон албан ёсны бичиг баримтад бүх үндэстний эрхтгш байдлыг чанд хангадаг болжээ. Түүнчлэн Сингапурын төрийн бодлого аль нэг үндэстэндээ үйлчлэхээ болж бүх хүнийг үндэс угсаагаар нь бус, харин хувь хүнийх нь чадвар, хөдөлмөрөөр нь үнэлдэг меритократ зарчим буюу гавьяа зүтгэлд суурилсан зарчмыг хатуу баримтлах болов. Энэ нь хинч байсан өөрийн мэдлэг чадвараараа төрийн өндөр албан тушаалд хүрэх боломжтой бөгөөд үндэстэн угсаатнаараа ялгуурлагдахгүй гэсэн итгэлийг ард түмэнд олгосон юм. Ийхүү янзын шашин шүтлэгтэй хэсэг бүлэг болж садж бутарсан хүмүүсийг нэгэн байранд хольж суулгаж, хуулийн хатуу чанга нударгаар эв нэгдлийг нь сахиулж, хүн бүрийг тэгш эрхтэйгээр Сингапур хүн гэсэн нэгдмэл үндэсний үзэл санаанд ор зангидж чадсанаар Сингапур хэмээх бяцхан арал дэлхийн хамгийн тогтвортой, эв наримдалтай олон үндэсний нийгэм болон төлөвшсөн түүхтэй.
Одоо тэгвэл үргэлжлүүлээд Сингапур улс хэрхэн дэлхийн санхүүгийн төв болж чадсан талаар тус улсын алсын харааны талаар ярив. Сингапур улс анхдагч үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын ачаар 3 дахь ертөнцөөс хөгжингүй орнуудын игнэнд амжилттай гарч чадсан хэдий ч Lee Kuan Yew болон түүний залхамж халааг авсан удирдагчид хизээч өөрсдийн амжилтанд тавширсангүй. 1990-ад оны үе гэхэд дэлхийд дахинд технологийн хувьсгал ихэрч глобалчлал ирчээ авч эхлэв. Хэрв Сингапур зөвхөн хямд эсвэл дунд зэргийн угсралтын үйлдвэрлэл дээрээ зогсон байдалд сэтгэл нь ханаад гацвал хөрш зэрэгтэйг хямд ажиллах хүчтэй улс орнууд болон Вьетнам, Индонез зэрэг улсууд тэднийг зах зээлээс шахаж гаргах нь гарцаагүй байв. Энэхүү том эрсдлийг урьдчилан олж харсан Сингапурын удирдагчид улс орноо дараагийн түвшинд гаргах буюу эдийн засгаа цоо шинэ суурь руу шилжүүлэх стратегийн асар том өөрчлөлтийг эхлүүлжээ. Энэхүү шилжилтийн хамгийн гол цөм нь Сингапурыг зүүн өмнөд Азийн үйлдвэрлэлийн цэгээс илүүтэйгээр дэлхийн хэмжээний санхүү болон мэдээллийн технологи, био ангаах ухаан ба логистикийн төв болгон хувиргах явдал байв. Засгийн газар улсынхан эдийн засгийн бүтцийг солонгоруулахын тулд дэлхийн санхүүгийн зах зээл рүү зоригтойгоор үе таалгаа нээжээ. Уламжлалт банкир системээс гадна олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, даатгалын компаниуд болон үнэт цаасны зах зээлийг татахын тулд татврын ухаалаг бодлого хамгийн найдвартай эрх зүйн орчин, дэлхийн жишгт нийцсэн өндөр хурдны дэд бүтцийг богино хугацаанд цогцлоо. Үүний үр дүнд Сингапур нь Нью-Йорк эсвэл Лондон, Токиотой мөр зэрэгдсэн дэлхийн санхүүгийн гол судаснуудын нэг болж чадав. Үүний зэрэгцээ тэд мэдээллийн технологи буюу IT болон био ангаах ухааны шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэхийн тулд улсын төсвөөс асар их хөрөнгө оруулалт хийв. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг эрдэмтэн судлаачид болон инженер техникийн мэргэжилтнүүдийг татахын тулд таатай нөхцөлийг бүрдүүлж улс даяар судалгаа шинжилгээний төвүүд, инновацийн паркуудыг байгуулав. Мөн тус улсын газар зүүн стратегийн байршлыг ашиглан Чангийн нисэх онгоцны буудал болон Сингапурын бомтыг дэлхийн хамгийн том, хамгийн хурдан шуурхай логистикийн зангилаа болгон хөгжүүлсэн нь дэлхийн худалдааны урсгалыг өөрсдөөс нь хамааралтай болгох боломжийг олгожээ. Энэ бүх амжилтын цаана Сингапурын удирдагчдын баримталдаг хамгийн гол зарчим буюу ирээдүйг 20-30 жилээр төрүүлж харж төлөвлөх арга барил нуугдаж байв. Сингапурт өнөөдөр амьдрал маш сайн байсан ч маргааш дэлхий яаж өөрчлөгдөх бол 10 жилийн дараа бид ямар асуудалтай тулгарх вэ гэдгийг өнөөдрөөс эхлэн судалж, боловсролын систем, дэд бүтэц, хууль тогтоомжоо урьдчилан шинчилж байдаг соёл нэгэнт тогтов. Сургуулиудад сурагчдад зөвхөн бэлэн мэдлэг олгохоос гадна шинийг сэтгэх, програмчлал, роботын технологи, ирээдүйн ур чадруудыг багаас нь эзэмшүүлж, хүний нөөцөө байнга шинчилж байдаг. Ийхүү цор ганц угсралтын үйлдвэрээс эхэлсэн эдийн засаг нь дэлхийн санхүү технологи, инновацийн төв болон өргөжсөн нь Сингапурын удирдагчид зөвхөн өнөөдрийнхэн амжилтаар амьдрдаггүй, харин алсын хараа стратегийн нарийн тооцоотойгоор ирээдүйг бүтээдэг гэдгийг дэлхий дахинд нотлон харуулсан гайхамшигтай түүх юм. Тэгэхээр эцэст нь дүгнэн хэлэхэд Сингапурын хөгжлийн нууц гэдэг нь ямар нэгэн нууцлаг нэр томьёоны нэр огтоосон биш. Энэ бол удирдагч хүн өөрийн хувийн амбицаасаа ангид байж алсын хараа, төмөр мэд сахилга бат, шудраг ёсоор нийгмээ дахин цутгаж чадвал ядуу буурай орон дэлхийн тавцанд манлайлж болдог гэсэн түүхэн үнэн юм. Энэхүү ном болон уг түүх нь өнөөдөр хөгжлийн төлөө тэмцэж буй ямар ч улс орон хувь хүнд төрийн бодлого, засаглал, хариуцлага гэж яг юу болохыг хамгийн ив тодор зааж өгөх мөнхийн сурга бичиг хэвээр үлдэх биз. За ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Манай сувгийг анх удаа сонсож байгаа хүмүүс байвал манай Subotai Publishing сувг нь 7 хоног тутам нэг номыг сонгон авч тухайн номоо нэлээд дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор хураангуйлан тайлбарладаг. За иймээс танд энэ бичлэг хэрвээ таалагдсан бол манай сувг дээр subscribe дарж дараагийн бичлэгийг цаг алдалгүй хүлээн аваарай гэж хүсье.